Сүрэн шийдэмхий тухтай орчин халуун тооны ресторан Fire Bolt та зоог бариарай. Хаяг 13 дугаар хороолол 107.5-ын баруун хойно Fire Bolt. Vision Equipment суултанд хурдан үйлчилж бичлэгчнийг хамгаалах давхаргыг бий болгон гидсний хэвийн үйл ажиллагааг сэргээдэг таны гэр бүлийн эрүүл мэндэд зориулав. Хүүхдийн номер 1 цай. Байгалийн гаралтай 100% органик бүтээгдэхүүн Хив цай. Худалдаа оригинал сэлбэг засвар үйлчилгээг нэг дороос. Мөнх хадаа Toyota төв. Мэри юу? Бана мэри юу? Чи хаана вэ? Чи зүгээр хаана вэ? Чи гарч юм уу? Бага. За. За ойлголоо. Окей. За мен ч удаа гарлаа. Зүрхээ бэлэглээд бидний төвийг хэлсэн. Зүтгэл зэрэг мэд ганцаардлтай хамт үлдсэн. Тэжиндээ харсан зүрхэнд цэглэж болохгүй. Архийг гэвч дэндүүнтэй алгыг гэвч хүмүүтэлтэй хамт байсан тэр өдрүүдийг хайргэж нэрлээд нэмсэлийг зүрхэнд чинь үрдүүлдэг гэн зүг боролон ми чамаасан хоцсон гэрлийг сүрэлтэн хамт гойдгийг аз жаргалтай хамт газрыг
Юу байна? Сансан байж тээ. Юу вэ? Юу байх вэ? Ямар гэдгүй яг тийм байж байгаа юм шүү дээ. Чи бүр царай алдаад дурцсан байж тээ. Тамхи. Чи миний таа юм тий. Юу вэ? За яаж яриад байгаа юм бэ? Чи мэдэхгүй байна гэж. Юу вэ? Ман чи ямар газар байсныг. Тэнд заяа. 100 гаруй залуусыг нэг газар харцсан. Тэгснэ хүс, баас, шиврэндээ хутгалдаа зузаарцсан тийм гоцсон дээр мань ч унтдаг байлаа шүү дээ. За Мэри өгшөн. Миннээс гараад ирлээ штэ. Аа? Бүх юм ард хоцорсон. Одоо зүгээр заяа. Одоо зүгээр өгшөн. Гэтэ нэг юм байна өгш. Их сони юм байна. Яаж яагаад би тэндээс зүгээр гэж гараад ирв? Ээж үзэлцсэн юм шиг байлаа. Мэж яг ямар яас хийсэн сайн мэдэхгүй байна. Өгшөн чи гончог гэдэг хүн таних уу? Гүү. Хин. Тэр нөхрөл намайг судалдсан юм шиг байгаа юм да. Мэж ээжээс асууя за. Дими өгшөө. Дими юм бол дими гэдэг шүү дээ. Мань чин тэнд хуулийн боол байж байгаад гараад дахиад хүний боол олмооргүй. Мэдхгүй өгш. Юу ч мэдхгүй байна яг үнэндээ. Чам мөнгө байгаа юу? Бага. Харин мань чин буудлын үнд гараад мөнгө нөгөөг хэлцээ. За зүгээр мөнгө төгрөх асуудалгүй заяа. Мань ч нэг жоохон ажил хийж байгаа. Мөнгөтэй байгаа. Ямар ажил? Нэг залуутай мөнгө хэрэглүүлчихсэн надад. Өгшөн чи жаахан дими гэдэг байгаа юм шүү дээ. За болооч дээ өгшөн. Мань чи өөрийгөө мэдж байгаа. Хөөе чи усанд орсон уу? Хм? Хоол идсэн үү? Хоёул гарч хоол идэ. Тэг чи манах руу явах хөө. Мань чи санаа зовоод шүү дээ. Хамаагүй явъя л та. Гэхдээ би яаж ээж тэр чи ийм байдалд очих юм бэ өгшөн? Зүгээр шүү дээ. Үгүй өгшөө. Мань заяа хувц сунараа солиод тэр чи шинэ мочод ээжтэй ч нөө. Тэхүү. За явъя. Малээ гараа.
яаж хийж байгаа? Хотолтой яаж вэ? Нэрээ ихнэр чи ирсэн байлээ. Тураад бүр хөөрхөн болцсон байл шүү дээ. Чи манай ихнэрт шинэ байрны хаягийг зааж өгсөн үү? Асуугаад исэн юм чи хэлэхгүй байдیں۔ Яаж байгаа? Нэрээ ирсэн дээ. Нөгөө охин ч байгаа билүү? Хаврыг харсан уу? Би өргөд өчлөө. Чи тэгж яагаад их дураараа өгөх юм а те? Хүргэх хүн байхгүйгээ гэрлөө ороод ирэхээр нь хүргээд өчлөө. Өөрөө хайцсан байсан. Манай амьдралд битгий оролцоод бай заяа. Хөр шөршөөрөө хаалга хаалгандаа амьдрцгаа идэх үү? Оролцсон юм байхгүй шүү дээ. Яс намайг үзэн ядаад байгаа юм чи. Юу гэнэ? Үзэн ядд юм байна. Би өөр нь чамд ямар гэм ийцээ. Би чамтай харьцмааргүй юм заяа. Чи хэлдэ. Яас намайг хөгшөөнтэй явдаг болохоор чи ингэж харьцаад байд юм уу? Тэрэндээ биш. Тэгэд юун да гэж. Чи намайг дотроо яанхал гэж бодож байгаа шүү. Наад бодлоо ил гарга заа юу. Битгий дотроо нуугаад бөглөрөөдөө. Тийм ээ, би чамайг үзэн яддаг. Мэдээж л дээ. Чиний над увайг узаан чи над таалагддаг юм заяа. Тийм ээ, би чамайг янз янзаар боддог. Юу гэж боддیں۔ Хэлжилтээ чи. Тэмээ үсттэй. Хэлээч чи. Янхан. Хангалттай юу? А? Зүгээр баярлалаа. Би дахиж танай амьдралд чи оролцохгүй. Харин чи өөрөө дүүдээ сайн ах нь ойчаарай за. Том ахаа. Би өөрийнхөө дүг өөрөө мэдье. Харин чи тэр хөгшөө ахтаа санаа тавь за. Чи ер нь хүн хайрлж үдсэн үнэ. Чам шиг л ав биш. Би тэгвэл тэр хүнд хайртай гэвэл чи яах юм? Тэг чи юу гэх юм? Би хайртай. Инээдтэй байна заяа. Чи тэр хөгшин ахыгаа сахлыг долоодог наад амаараа миний дүг үнсээд үзээрэй заяа. Эргүү мал. Тийм би эргүү мал тэгээд юу гэж? Өөр хэлэх юм байна уу чамд? Зай. Чамайг манай амьдралд орж ирснээс хойш манай амьдрал асуудалтай болчиход байна заяа. Яасан бэ? Мэри хоёрын асуудал уу те? Би оролцсон уу? Манай ээж чамд юу гэж ярьсан байсан ч хамаагүй заяа. А? Танай Мэрийг чинь би аавдаа хэллээ суллуулсан шүү дээ. Яасан бэ? Яага гайхаад байгаа? Чи харин гайхахаар шаал инээдтэй царайтай болчтой юм биш төгшөө. Танаа авч яадаг вэ? Гончиг гэдэг. Тендрийн бизнесмен хүн. Танаа Мэрийг суллуулах бол зүгээр л амнаасаа мах гаргаж байгаатай л адилхан асуудал заа юу. Юу гэсэд байгаа юм? А? Юу гэсэд байгаа юм бэ? Хөөе! Юу гэсэд байгаа юм? Манай гэр бүлийг үү? Эсвэл намайг үү? Баячуу та нар яахаараа ингэж бидрийг дээрлэх гэж байдیں۔ А? Би тэр өрөө чи төлчин заа юу? Харин чи манай амьдралаар битээ тоглоод бай заа юу? Чамайг атаа шүү. Зүгээр үү? А? Зүгээр яв. Би чамд гаруудаа. Зүгээр яв гэж юм. Гаруудаа. Яваач. Яасан? Би баяа айлын хүүхэд тэгээд юу гэж? Тийм байхаараа би хүн чанаргүй байд юм уу? Зөвхөн та нар л хүн чанартай байдаг гэж бодоод байгаа юм уу? Адилхан хүн за. Баярлалаа. Суучлаарай заа юу. Уушлаараа минь 8 дугаар байрны 2 дугаар орсон мөн үү? Мөн бэ. За баярлалаа. Танахын тавхтай юм уу? Тийм. Нэргүүр тийм хөө. Мэдгүй. Яагаад нөө телевизэд ажилладаг хөтлөгч? Сайн мэдгүй.
Яасан? Тэмүү. Зүгээр гэж. Би байна. Яагаад авэ? Хаалга онгод. Юу нэ? Би чамтай амьдсан та харамсчих. Би өдөр Миний амьд орцоод байгаа юм. Яагаад вэ? би өдөр нэг мэдээд байсан. Онгод гончтэй. Хөөе, хөөе. Өрөө, ой. Хитэ ор. Яагаад вэ? Би чамд хэлсэн биз дээ. Манай амьд бити орцоод байгаа гэж. Хөөе. Хөөе. Хөөе, өрөө. 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 Хөөе, өрөө. Өрөө. Хөөе, өрөө. Өрөө, өрөө. Сэрэлтэй өрөө. 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 Оо. За сайн явж ирсэн үү? Ямар их санаа. Хэлж яагаад ирэхэд яа тийм бэ? Гинтийн бэлэг барих гэдэг. Тийм үү? Би ч гэсэн чамд гинтийн бэлэг хэлсэн. Хоёулаа ийшээ нэг ойрхон юмд явчих дэрээ. Ойрхон нааш. Сууч. Гайхлаа штэ чамайг. Эрт оруулахгүй шууд аваад гарах юм чи. Гой гинтийн бэлэг байгаа сте. Аха. Жижигэ. Хоёулаа ганц 2 хоног танаа хичээнд байвал болох болов. Яагаад? Би нэг байранда төр зөөрөө нэг хүнийг төрөөсөр суулгацсан юм байна. Ямар хүнийг? За би чамд хэлье л да. Манай ажлын нэг хүүхэн байдیں۔ Байхав. Бидний үеийн л хүүхэн л дээ. Тэр ийм том охинтой. Тэгээд тэр охин нь жирэмсэн болсон юм байна л да. Тэгээд аав нь мэдвэл болохгүй бөө юм болно гэд надаас гойгаад. Тэгээд хэдхэн хоног суулгачаа сарын түрээс төлөе гэдэг ингээд гойгоос алт. Тэгээд би яах вэ? Ажил ихтэй бараг л ер нь гэртээ очихгүй байгаа юм чинь тэгээ өрөөдөө тэр охиныг тэгээ тэр хүүхэнд бас туслахгүй болохгүй тийм айгу сайн хүн л дээ. Тэгээ төр суулгацсан. Чи тэр надад илүүв шүү дээ. Яа одоо хэлж байгаа? Гэхдээ би чамайг ингээд шууд ирнэ гэж яаж мэдэх юм бэ? Өө яг хөтэ эн чинь гэтээ дөрөв зүр ерөөсөө хэдхэн хоног л байхгүй юу? Тэгээд төр зүр сууж игээс болгоцсон байхгүй. Тэг эзэ гарах юм. Гүр би өнөөдөр хэлсэн л дээ гараа манай байрнаас гар манай эхнэр ирчлээ гэд. Тэгээд юу яа гинэ? Өнөө маргааш юм аваад гарчна гэж. Тэгээд тэр болтол хоёлаа танаа хичээнд байж. Одоо тэг амарч чадахгүй юм те гэртээ. Айлаар явуулах уу? Одоо яах вэ? Тэр хүнийг тэгээд ингээд суулгачаад ингээд шууд гар гэд хэлгэж таашаа энэ. Гэхдээ тэгсэн бол би энэ чинь зохицуулж байхгүй чамайг ирнэ гэж яаж мэдэх вэ? Ханя. Би чамаас нэг юм асуучих уу? Чи тэр 2 жил хол байлаа. Энэ бол баггүй хугацаа. Чи хинэгэнтэй ойр дотно болчихсон юм биш үсттэй. Юу ч дээ. Чи одоо надад итгэдэг үү?
хийдэг. Тэгээд найз нь юу гэж тэх юм бэ? Ердөө тийм байхгүй. Би чамтай өдөр болгон уцаар ярьдаг байсан. Би энд ажиллаа амжуулж байна. Чимээ сайхан амжилуулээд ирлээ. Би энд бүх юм болгоод ингэж байж байна. Чи зөвхөн тангаргалж чадах юм уу? Ямар ч тангаргалах шаардлага байхгүй шүү дээ. Миний мужиг нэмэх ингэж жигтэй юм бодоод байдсан шүү. Үнсээ. Ханиаднаас чөлөөлье. Насанд хүргэсэл болон хүүхдэд зориулсан тунтай Grippo Block. Ханиаднаас чөлөөлье. Насанд хүргэсэл болон хүүхдэд зориулсан тунтай Grippo Block. Тантай хамт яваа. Би юу? Тийм ээ та. Тийм. Найз залуу нөө. Тийм. Би найз залуу наа. Яс юм бол Биеийн байдал нь сайжирсан. Жирэмсний үеийн шоконд орсон байна. Ээж хүүхд хоёр хоёулаа сайн байгаа. Хамгийн гол нь сэтгэл санаагийн тайван байх хэрэгтэй. Дараа хавгалсан бас нойр дутуу авдаг. Хоол ундны зохицуулт байхгүй. Тэгээд дээр нь сэтгэл хямрахаар зулбахч магадлалтай. Хайртай түмэн. Чиний хүүхдийг л тээж яваа штэ. Одоо орж уулзч болно. Гол нь сэтгэл санааг нь тайвруулах хэрэгтэй. Ойлголоо юм чи. Иш яв. Үрэ. Би энэ яаж юм? Гайгүй юу? Эмч чамайг асаргаад дутагдсанаас болж ингэсэн гинэ. Тэгэд хэд хоногтой эндээ эмчлүүлээд сайн амраад ав гэж. Баярлалаа. Чи одоо явтаа. Дүүг ээжин гидсэнд байхад би ээжийн гарыг байн хатгах суудаг байсан. Яагаад? Мэдгүй. Ээж гаднаа зүгээр байдаг ч дотроо нэг л айдастай байгаа юм шиг санагддаг байсан. Тэгээд би ээжийн гарыг хатгах суувал тэр айдас нь алга болчих байх гэж боддог байсан байлгүй. Одоо битгий заяа. Бас битээ санаач. Би чамд амлаж чадахгүй ч. Чи миний сайн найз тусалсан болохоор би одоо хайж ухаас ч холдохгүй байна. Хэрэггүй. Чи одоо яв. Өдөр муухай зан гаргасан дуучлаарай. Миний буруу байсан. Нэгэн л хэдүүлээ одоо хөрш болсноос хойш
Би бидээ сайн л хандцгаач ээ. Хавар чамд их сайн. Би дүүгийнхээ сайн хүнд муухай хандаад ээж болохгүй үсттэй. Бие сайн бодох хэрэгтэй. Тэнэ. За юу болж байна? Ажил гайгүй явж байна уу? За би одоо яваад чи. Би явах ажилдаа болчлоо. Оройхон хүрээ дэрээ за. Би одоо 50 байгаарай заа юу. За. Чгүй. Хэлчихсэн үгээ мартачлаа. Чи одоо явтаа. За. Би одоо за. Болно шүү дээ. Чи бол өстэй сайн ойлгосон. Найдвартай өстэй. Би ер нь залуу хүмүүстэй хамт ширт тартаа л да. Чамд бас нэгсэн над гэсэн буцаагаад ашигтаа. Тэгээ чи босчоод хурж ирээд хамтчаач болно шүү дээ. Угаасаа л бүх цаг үе бол залуу сайхал байдаг шүү дээ. Хөгшөө хүмүүс тэтгэхгүй гэдгийг л би сайн мэддэг. За тэгвэл маргааш тас бичиг баримтаа бэлдээд хурдан шиг өнгөрч төлөх юм. Арай. Сайн уу? Чамаа байх гэдэг ажил өрнөө л. Хэд мөнгө шилжүүлсэн. Тэгэд хэд орчин болж байна? 48 сая орчин. Юу вэ? Хэдэн мөнгө өгсөн юм? 2 хүн бүтээр нөгцсөн. Нэг нь өрсөлдөхөд 8 сая өгсөн ба. Чи тэг яаж мөнгө хэрэлдүүлэх чинь аа? Би ахтай ирсэн. Нөгөө дөрөс уулзаад тэгж хэлдэг байсан. Тэгээд угаасаа эхнийхээ үгийг авч байна гэсэн. За. Тэгвэл гарига болж юм. Хоёул эхнийх үнийг явуулж чадах юм бол манийхаа байрны ордерыг өгчих юм аастай. Чи ямар үлэн явсгаа. Чи тэнцээ амраал, би энэ ч ажиллаад. Нэг бол болий. Чи ордер аа. Уучлаарай. Уучлаарай гэдэг юм байхгүй. Чи зүгээр уртар ажиллаа хийх заяа. За тэгээ. Одоо хийх нь юу байгаа? Зах өнөөдөр ажил болсон. Ажил бүтсних гарч гадууж байгаа юм. Мэн чинь жоохон мөнгөгүй байна. Чи 50 сая юм биш юунд галзраад. За яаж вэ? Би гайгүй юу? Гайгүй. Аав найцсан. Ээч нь утгатай юм да. Та надад зүгээр юм уу? Үлдээгээд гарчихдаг уу? За. Ээж нь уртааш. Эмээ угаараа заяа. За, яасан. Манай одоо үлээ. Зүгээр гайгүй. Энд нөө найзаа авчирхаад. Юу найз? Манай багын найз. Чи юу хэлсэн? Дахин өгч.
За, ажил амжилттай эхэлсэн. За, чиний төлөө өгш. За, яа. Чи байгаа бол мань ч бүр яах учраа олохгүй байсан шүү. Би чамаа анзаардаг байсан л та. Шал тэмий хийргэл. Одоо мантайгаа алцахгүй заяа. Мань ч ажилгайг болоод машин зэрэгтэй олчвол одоо жээжигийн ажилтныг дулаахан хүрээд өчтөг болчихмоор шүү. Юу юмтай болно гэж. Байртай ч машинтай ч. Гол нь хөдөлгөөнд дудаач болохгүй. За захирлаа. Ойлголоо. За хоёулаа захир шүү дээ. Омэр. Маш манай бага нэз. За танил мэр. Энтэй нөгөө хамтарч ажиллаж байгаа залуу. Юу байна гаргаа? Хоёр би биний таньдаг байсан юм. Хоёр яаш таньдаг би биний. Ачаас нь ойлголцоод ирэх зэ. Зүгээр үү? Хаад байгаа юм. Яс лөөрэй гэл яваад байна чи. Хэн л өөрч юм бол та. Чи намайг зүгээр л ингээ алгатаа төмөрчнө гэж бодож байна. Хүмүүс ч бас хоорондоо таарах үе гэж байдаг шүү дээ. За хэн алгацсан бол та. Яг энэ удаа би чамайг зүгээр өнгөрөх заа. Яасан? Бас тогтох нь уу? Ёо. Хашаа. Гүй явъя. Аргац. Ярих юм байна гэж явъя. Чи мөнгөний өнөг өстэй. Гэтэ нэг л итгэж өгөхгүй байна. Энд юу хийж байгаа? Юу гэнэ? Яхара чи битэр мөнгө алгуулт юм? Яхара чи битэр мөнгө алгуулт юм бэ? Чи сайн шалгал та. Чихээ сайн болсон шүү дээ. Одоо ч хүүхдэд болж байна. Худалдаа оригинал сэлбэг засвар үйлчилгээг нэг дороос. Мөнх хадаа Toyota төв.